Сайн байцгаана уу? Монголизм тип таараас огт маань бүгдээрээ тавтай морилно. Ингээд манай 7 хоногийн зурхай болон маань эхэлж байна. Тэгэхээр 6 сарын 10-наас 6 сарын 16-нд бид бүгдийн ерөнхий гол цөмийн нэрг ерөнхий гол болох үйл явдлууд болон зөвлөгөөнүүд буусан байна. За ерөнхийдөө манай MTT сувгийн маань 7 хоногийн зурхай бол ерөнхий буудаг сонголтгүйгээр одоо хийдэг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань одоо ерөнхий зурхаа өөрсдөө яаж уншдаггүй, яаж сонсдоггүй, тэ яаж хүлээж авдаггүй түүгээрээ хүлээж аваарэ. Өрний, дорны зурхаанууд тэ голчлон одоо ерөнхий буудаг. Яг түүнийг та яаж үздэггүй, хүлээж авдаггүй, түүншгээ хүлээж аваарэ гэж хүсэж байна. За ингээд 6 сарын 10-наас 16-ны хоорондох ерөнхий 3 энерги байна. За тэгэхээр өксөлтийн энерги буусан байна шаманик гэлэнгээс. Тэгэхээр амьдралын ерөөхдөө бүх талбарт бол ерөөхдөө өксөлтүүдтэй 7 хоног болох нэ. За санхүү мөнгө өсөлттэй, ажил карьер өсөлттэй тий. За хийж байгаа одоо ажлын үр дүн, ашиг шимэ, орлого өөрөө өсөлттэй. За хичээл нам одоо оюутан сурагчид маань бол одоо тий шалгал шүүлэг болон давтлага тий тэр бүх нь бол өсөлттэй байх нэ. За дараагийнх нь бол joy байна. За тэгэхээр энэ 7 хоног ер нь бол нийт бүх хүмүүсийн энерги бол маш гоё хөгжилтэй хөнгөн 7 хоног болох нэ. За дараагийн энерги бол тэнцвэртэй байдал, тэнцвэртэй үйл хөдлөлүүд гэж байна. Тэгэхээр манайхан маань энэ 7 хоногт харьцангуй дээш доош хэлбий гэдэг байхгүй тий. Сэтгэл зүйн хувьд бол харьцангуй бас тэнцвэртэй байх нэ. За голлох үйл явдлууд бол 3-ыг сонгох байсан. Гэтэл 4 бууж ирсэн байгаа. Тэгэхээр энэ 4-ийг бол тайлж өгье. За 8-ын аяга буусан. За энэ маань бол ихэнх хүмүүс маань бол нэг алхам ухрах тий. Ухарч байгаад өөрлөгөө өнгөж байгаад өөрийгөө эргцүүлж байгаад дараа дараагийн алхмуудаа авах тийм үйл хөдлөл болох нэ. За тэгээд хийж байгаа төлөвлөгөө болон хийж байсан тэр зүйлсээ орхих одоо болох тий одоо төлөвлөгөөгөө өөрчлөх хийж байсан зүйл нь хаашаа чиглэж байсан тэр чиглэлээ өөрчлөх тиймэрхүү 7 хоног болох нэ. За магадгүй оюутан сурагчдын хувьд бол бас одоо мэргэжил сонголт ч юм уу тий хичээл сонголт тиймэрхүү зүйлсээ бол бас гинт өмнөх бодож ирсэн одоо өөрчлөх ч юм уу тийм төлөвтэй харагдаж байна. За дараагийн голлох үйл явдал бол 6-гийн аяга доош харж буусан байна. За тэгэхээр энэ нь бол энэ өөрчлөлт маань магадгүй энэ байж болох юм. Энэ маань болохоор одоо өнгөрснөө орхих тий ирээдүйдээ төвлөрөх. За шууд утгаараа бол гэр орноо орхих тий ийш тийшээгээ явах гадаа дотоод одоо явах ч юм уу. За тэгээд тодорхой хэмжээний сэтгэл зүйн хувьд өсөлт хийх ийм 7 хоног болох нэ. Тэгэхээр өнгөрснөө орхиж ирээдүйдээ төвлөрч чадах одоо 7 хоног болно гэсэн төлөвтэй харагдаж байна. Тэгэхээр энэ бол сэтгэл зүйн маш том юу вэ? Өсөлт гэж харж байна. За дараагийн голлох үйл явдал бол 10-ын зоос Ten of Pentacles доош харж буусан байна. За тэгэхээр энэ дээр бол зарим хүмүүсийн маань хувьд санхүүгийн одоо хохирол амсах ч юм уу те ямар ер нь бол энэ дээр бол huge loss гэж байна. Тэгэхээр ер нь томоохон хэмжээний нэг жижигч биш томоохон дуу хэмжээний тийм алдагдлалд орох ч юм уу. За тийм гинтийн өөрчлөлт, тийм санхүүгийн өөрчлөлтөд орох иймэрхүү төлөвтэй харагдаж шүү. Тэгэхээр одоо хөрөнгө оруулалт хийх ч юм уу те эсвэл одоо трейд хийдэг хүмүүс байна. За аливаа зүйлд одоо гэрээ хэлцээр хийх их хэмжээний юм хүм худалдаж авахдаа бол их анхааралтай болгоомжтой одоо хандах хэрэгтэй байна шүү. За синглчүүдийн маань хувьд бол одоо өөрийнхөө soulmate twin flame-тэй уулзах боломжтой 7 хоног харагдаж байна. За тэгээд өөрсдийнхөө хостойгоо тий хайртайгаа уулзах за хамтрагчтай болох тий. За ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд бол одоо ажлын хамтрагчтай маш сайн түнштэй болох ийм боломжтой харагдаж байна. За оюутан сурагчдын хувьд бол бас их гоё soulmate гоё найзтайгаа тий сүнсийн найзтай болох ийм 7 хоног харагдаж байна. За зөвлөгөө рүү оръё. За зөвлөгөөний хувьд бол маш их гоё юм алсын хараатай байгаарэ гэж байна. Ойрын 5 жилийн 10 жилээ бодсон, ирээдүгөө бодсон тийм сонголтуудыг хийх, одоо ирээдүгөө төлөвлөсөн байх те өөртөө гоё итгэсэн байх. За эрх чөлөө гоё эрхэмлсэн байх. За тэгээд шууд утгаараа бол иш тийшээгээ явах одоо юм үзэж нүд тайлах гэдэг шүү дээ. Тэгээд
гадаад явах сонголт хийх гэж байгаа бол бас тэр нь бас зөв гэж байна. За ийш тийшээгээ аялсан, одоо харийн орон, гадаад орн руу аялсан, гадаад дотоодын аялал хийсэн ийм 7 хоног болох нь за тийм сонголтууд ирвэл бас одоо гоё өөртөө өсөлт хийж алсын хараатай байж ирээдүгээ одоо харсан, сонгосон тийм сонголтуудыг хийгээрээ тэгээд ерөөхдөө бол маш гоё алсын хараатай байгаарай. Ойр зургийн одоо юу гэдэг юм ойрын зүйлийг хараад тэр гоё сайхан руу татагдах гэхээсээ илүү зовоод ч болтгоо ирээдүйд гоё сайхан юу байна түүнлүү тэмүүлээрэй л гэсэн зөвлөгөө бууж байна. За дараагийн зөвлөгөө маань бол за шин санаа төлөвлөгөө одоо гаргаа. Одоо оюун бодлоо гоё тунгалаг байлгаарай. Маш гоё юм оюунлаг байгаарай тий. Тэгээ оюун бодолтой гоё итгээд өгөөрэй. Тэгээ маш гоё юм шин санаанууд төрнөө түүнийг гоё төлөвлөгөө болгож гаргаад хэрэгжүүлэхийг хүсэж байна. Сахиуснууд нь. За тэгээд дараагийн зөвлөгөө бол энэ Nine of Wands буюу одоо 9 саваа доош харж буусан байна. Тэгэхээр одоо хит их одоо юу гэдэг зөрүүдлэх ч юм уу тий. Бусдад хил ам зүрх гэдэг лөө ам зүрх зөрүүдлэх гээд байж болохгүй. За тэгээд буулт хийх зүйлс дээр бол буулт гоё хийж өгөөрэй гэдгийг сануулж байна. За ингээд мудра хүзрээс бол за энэхүү мудра гарсан байна. За энэ мудрага та бүхэн маань 1-3 минут яг энэ гарын хөдөлгөөнийг хийгээд гоё үүн дээр бясалгаарай. За энэ мудра бол өөрөө ерөөсөө энэ бүхэн өнгөрнөө гэж байна. Тэгэхээр нэг ясны одоо цаг цагаараа байдаггүй, захилдаг хөрөө байдаггүй гэсэн одоо зүрхтэй нийцж байгаа мудра байна. Тэгэхээр одоо та амьдралынхаа ямар хэсэгт явж байна? Тэр зүйл чинь бол дууснаа. Дуусаа дараагийн одоо төвшөнд гарнаа. Өнөөдөр та тий инээж явж байгаа бол хин нэг нь тэнд уйлж явж байгаа бол одоо тэр уйлж явж байгаа хин нэг инээх өдөр ирнэ тий танд ч гэсэн хэцүү үед бас ирнэ. Тэгэхээр ерөөсөө амьдрал гэдэг өөрөө угаасаа л ийм одоо даваа нухчаатай тий дээшээ доошоо байдгаа үүнийг гоё хүлээн зөвшөөрөөд гоё юм одоо хэцүү бүх зүйлсээ гоё урсгаад хэцүү даваануудыг гоё одоо хүлээж аваад түүнийг даван туулах тийм зүйлээр гоё төвлөрөөрэй гэсэн мессежийг өгч ийн гэж би өөртөө бодож байна. За энэ өөр болохоор амьдралын хүрдний мудра гэж байна. Тэгэхээр одоо ихэнх энэ үзэгчдийн маань энэ 7 хоногт бол одоо амьдралын нэг хүрдэн дуусч байгаа дараагийн хүрд рүүгээ орж байгаа ийм үйл явц харагдчихэв. За тэгээд энэ 7 хоногийн хэлэх одоо affirmation буюу батламж үг нь бол би 5 мэдрэхүүгээ надад сайн зүйлсийг өгдөг тэр зүйлст төвлөрүүлдэгэ гэсэн affirmation батламж үгийг та бүхэн өглөө оройдоо энэ 7 хоног жингаа хэлээрэй. Тэгээд маш гоё өөрчлөлт тий ирэх болно шүү гэдгийг бас хэлж байна. Ингээд хамт манай сурагт одоо байнга үздэг бүх үзэгчтэй маш их баярлалаа. Та бүхэн таалагдвал гоё комент хэсэг дээр гоё сэтгэлээ хуваалцаарай. Баярлалаа. Уучлаарай манайхаа. Бас нэмэлтээр хэлэх зүйлсээ оруулахаа марцсан байна. За тэгэхээр энэ 7 хоногийн тухайн мэрэг дээр загасны ордон, хилэнцгийн ордон, охин, ихэр, хонь, нуумын ордныхан түлхүү илүү хамааралтай байна шүү. За мөн титэм хүрдээ идэвхжүүлэх те алсын хараагаа идэвхжүүлэх гэсэн одоо зөвлөгөөн дээр буусан учраас одоо мэлмийн хүрд болон титэм хүрдээ гоё идэвхжүүлээд өгөөрэй. За үүнийг бол энгийн аргаар болвол за мэдээж өхрийн нүд идэх те анар жимс идэх за усан үзэм одоо хүрэн байцаа те хаш за нэрс бөөрөлцгөн чавга за хүрэн манжин за хүрэн сонгон хар будаа зэрэг одоо хүнсүүдийг бол за энэ хүнсүүд бол ихэвчлэн дандаа юм нийл ягаан буюу purple өнгөтэй байгаа нь одоо та бүхэн бас ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд нийл ягаан өнгийн хоол хүнсийг бас хоол ундыг одоо хэрэглэснээр титэм хүрдтэй нь одоо идэвхжиж өгнө байгаа шүү. За тэгээд зөвлөгөө дагаад за энэ 7 хоногоо гоё өнгөрөөгөөрэй. Баярлалаа штэ.